Сайн бацхан монголчуудаа өнөөдрийн ярих түүх бол галзуу түүх байх болно. Энэ түүх маань романтик хайраас эхлээд аимшигын кино шиг болж хуурах болно. Попкорноо аав, сүтэцээ, кофегоо уугаад сонсцгоо залуучуудаа. Японы номер 1 хостес бүсгүй Химакагийн талаар ярилцуулна. Химака сэдврүүгээ орохоос өмнө хостес гэдэг үгний талаар тайлбарлая. Хостес нь Японы нэг соёл бөгөөд бар болон найд клабт залуучууд эрэгтэй үйлчлүүлэгч нар орж ийн гэж төсөөлөе л доо. Тэнгүүт нь эмэгтэй хүмүүс маань цочломтгой зангаараа хүмүүсийг зочилж хүлээж авна. Ширээн дээр суулаа гэхэд арх дарсын хунд болж өгөөд халуун дулаан яриа өрнүүлээ тэр эрэгтэй тийм чухал тийм гоё мэдрэмжийг заавал өгөх ёстой. Энэ нь болохоор хостесийн үндсэн үүрэг. Энэ нь болохоор ямар нэгэн секстэй бол ямар ч хамааралгүй шүү. Тэгээд эрэгтэйчүүдийн хувьд зөврүүлээ түнд нь тип өгн тэ ориглон дарс виски уух юмар дайлж өгөх ёстой. Тэгээд харилцсан бибиндээ хочлтыг өгөөд гоё мэдрэмж өгөх ёстой. Энэ хостесийн соёл дээр Химака хэмээх эмэгтэй хөл тавьснараа бүх зүйлийг өөрчилсөн. Энэ эмэгтэй Японы бүх хүмүүсийн бүх залуучуудын анхаарлын төвийг нь татсан. Яг л тэнгисийн ирэг дээр нэг цэлмэг ороод инээдтэй байдал нь хүмүүсийн анхаарлыг сап гээл монголчуудын анхаарлыг ингээд мундаг татдаг да. Өндөр гай орж юм байна. Өндөр залуу. Чи бодохоор л бод. Яг л тэрэн шиг л Химака маань Япон залуучуудын анхаарлыг татсан. Юун тийм сонирхолтой байсан бэ гэхээр энэ бүсгүй маань дөнгөж 18 настай. Тэгээ та бүгдийг харж байгаачлан яг л нэг анимны төрх дэлгэцэндээ буугаад ирсэн юм шиг үнэхээр төгс төгөлдөр сэтгэл татам сайхан бүсгүй харагдаж байна. Тэгээ энэ бүсгүйтэй суухын тулд залуучууд сая йен гаргаад энэ бүсгүй бол дөнгөж 18-тай 2018 онд хөл тавиад 2020 он хүртэл ерөнхийдөө арх дарс ерөөсөө уугаагүй. Яагаад гэвэл Японы хуулиар бол уух боломжгүй. 20 жил уугаагүй. Гэхдээ л залуучууд маань үнэтэй ориглон дарс бүх хундаг ориглон дарс виновискийг авч өгдөг. Химакийн хичнээн уухгүй ч гэсэндээ залуучууд нь урьдчилгаа байрныхаа төлбөрөөрөө бүх мөнгө Химакад өгөх ёстой. Тоолсон шүү. Баян залуучууд л орж байгаа шүү дээ. Тэгэл Химака болохоор эхний 3 жилд ер нь бол Химакагийн орлого сайн байсан. Эхний жилдээ 6 тэрбумаас эхлээд 18 тэрбум хүртэл төгрөг болсон. Химака 2018 оноос эхлээд 2023 он хүртэл ажиллаад хостесийнхаа ажлаасаа гарлаа гэдгийг Японы хүмүүс зарлцсан. Тэгэл залуучууд бүр сэтгэл нь шимшрэл зүрхэн зүсгдэг шахуу юм болно шүү дээ. Яа юу болсон юм бэ гэл. Залуучууд маань зүгээр айгаал одоо бид нар Химакатайгаа уулзаж чадахгүй нэ яандаа гэж бодож байсан чинь нэг нийтлэл гарч ирсэн. Нэг нийтлэл дээр Химака хостес биш захирлын дүрээр эргэж ирлээ гэж компани хостесийн захирал болсон. Та бүгдээ харж байгаачлан энэ зурган дээрээс харах юм бол нэлээд тийм өдөртөгч босс гэмээр царай харж байна. Үсээ тайрцсан, хүчрхэг костюм өмссөн, илүү мэрэгчлээ юм шиг харагдаж байна. Тэгээд уулзалтууд дээр их уулзсан. Магадгүй тэгээд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцж байгаа байлгүй энэ зургаас харахад. Гэхдээ энэ бүхэн Химакагийн нэр хүнд нь унаж эхэлсэн. Ямар учиртай вэ гэхээр Химакагийн нэр хүндийг унгаах нийтлэлүүд гарч ирж ирсэн. Энэ нийтлэлийг хэн бичиж гаргаж ирсэн бэ гэхээр түүний хуучин найз залуугаас нь энэ нийтлэлүүд нь гарч ирсэн. Түүний хуучин найз залуу нь гол сэдв нь юун дээр түлхэж өгсөн бэ гэхээр тэр найз залуу Химака бол татвараас зүгтж байна. Намайг лөөрцсөн гэсэн чинь хүмүүс гайхацгаал. Гэхдээ татвараас зүгтсэн гэдэг дээр яг тодорхой мэдээлэл бол байхгүй лээ. Лөөрцсөн гэдэг утгаараа ямар утга гаргаж ирж байна гэхээр хуучин найз залуу нь авч өгч ирсэн бүхэл алмаз, шигтгээ
гарц сүнх зэрэгнүүдээ үнийн дүнгийн тавиад би өстө 10 тэрбум төгрөг орчим мөнгөөр энэ хүүхэнд хувцас авч өгсөн гэдэг зураг оруулсан. Зурган дээр бол тавчиг одоо бодуулах гадаад гутал зүнх одоо тэр амьс бүгднгийнх нь үнийн дүнгийн бичээд гаргацсан байгаа. Ийм үнэтэй гарц сүнх авч өгчөөсөн. Энэ хоёрын харилцаа маань болохоор 2023 он хүртэл үргэлжилсэн. 2023 он хүртэл үргэлжлэхдээ залуу маань Химакад ийм шаардлага тавьсан. Химака чи одоо ажилласаа гараа, наа ажиллаж надад таалагдахгүй. Чи илүү одоо найз залуудаа цаг зав зарцуулмаар байна гэд хүсэлт гаргасан. Химака нь болохоор хариуг нь бодож байгаад хариу нь ингэж хэлсэн. Би хостс ажил хийснээрээ миний санхүүгийн баталгаа гаргаж байгаа. Тэгээд хэрвээ би энэ ажлаасаа гарах юм бол чи миний санхүүгийн баталгааг яаж гаргаж өгөх юм бэ гэдээ асуусан чинь хуучин найз залуу нь 2 хаус авч өгсөн. Хэдий 2 хаус авч өгсөн ч гэсэн Химака ажлаасаа гараагүй эхний жилдээ за би ажиллаж байна ерөөсөн арай л болоог байна гэл. Дараагийн 2023 онд эцэст нь нэг хостсын ажлаа орхисон. Тэгэл залуу маань баярлал. Магадгүй одоо л энэ эмэгтэй миний төлөө бүгдээ зориулах байна да гэд бодчихсон чинь бүх интернет сошиал хаягаараа түүний хаягуудыг нь устгаа ицсэн, амьдралаасаа устгацсан. Тэгэл бит хоёр одоо гэрлэх ёстой байсан. Түүнд нь ерөөсөө хариу өгөөгүй. Тэрэнд нь болохоор нэлээд шаарлгасч ууралсан юм байлээ. Олон ноцтой баримтууд байгаа. Өөр ноцтой баримт нэг гэх юм бол Химака маань айлын ганц хүүхэд биш. Химака нь доороо дүүтэй, доороо дүүн болохоор доороо дүүтэй дүүн нэлийн дээрлэх үзантай. Тэгээд нэг өдөр хоол идж байгаад зажилж исэн хоол 5 руу нулимаад хажууд хүнээ харж байсан. Чи энэ хоолыг ид хэлсэн чинь нөгөө залууч амар эвгүй л орно шүү дээ. Би яахлаараа хүн ингэ зажилж исэн шүстэй хоолыг идэх ёстой юм бэ гэл бодоод бүр аимшигтэй эвгүй л орсон байгаа шүү дээ. Дээрлхүүлж байгаа хүн ямар ойлгохтой мэдрэмж авах уу? Тэрийг нь гол нь бичлэг хийгээд авцсан байсан байлээ. Тэгээ хохирчийн талаас нь Химакагаас мөнгө салахыг хүсэн. Бид тэр хохирлтоо төхөн төлбөр ийм мөнгө авах хүсэж байна. Бидний нэр хүндийг унгасан учраас гэд хэлсэн. Химака төлбөрийг заавал төлөх ёстой. Ягаад гэхээр Японд бол хэрвээ гэр бүл нь ямар нэгэн нэр хүнд нь унах юм бол одоо хостсынх нь ажилласаа хүртэл гарах магадлал ихсэж байна. Шахаад нийгмээрээ шахаад буруу зүйл хийсэн учраас гээд ёс зүй талаас болохгүй гэдэг зүйл тавигдах учраас Химака маань өхөн төлбөрийг заавал төлөх ёстой. Тэрийг нь хуучин найз залуу төлсөн байгаа. Энийг нь ч гэсэн нийтлэл дээр хуучин найз залуу нийтлсэн дүүн ийм хэрэгт холбогдож байсан гэдэг. Тэгээ хамгийн сонирхолтой баримт гэх юм бол энэ мэдээлэл нь хуучин найз залуухийн мэдээлэл нь тухайн 2023 онд нийтлэлээгүй 2024 он буюу жилийн дараа нийтлэлсэн байгаа. Тэгэд хүмүүс одоо гайхаа шүү дээ. Чи одоо сэтгэл зүйчин тийм өндөр одоо амар сэтгэлийн шарх авцсан үед яагаад энэ нийтлэлээ гаргаагүй юм бэ гэж бүх зүйл өнгөрцсөн жилийн дараа энэ нийтлэлээ гаргасан бэ гэсэн чинь занглаа юу гэсэн бэ гэхээр хуучин найз залуу нь лөөвөрчин байсан юм байлээ. Ямар лөөвөр хийсэн бэ гэхээр компанид нь 260 хүн одоо хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн. Тэгсэн чинь 260 хүний хадгаламжаар нь Химакад бүх зүйлийг худалдаж авч өгсөн юм байлээ л дээ. Тэр 2 хаус, үнэтэй хувцас, ресторан 7 хоногт 7 хоног болгон одоо тодорхой хэмжээний мөнгөн дүнгоор тусламж үзүүлдэг үнэтэй ресторан орно. Үнэтэй ресторан орхон ч гэжтэй яг сардаа нэг л уулздаг байсан юм байна л да. Гэхдээ сардаа баг нэг уулздаг байсан гэдэг нь энэ харилцаа ямар бүтэхгүй харилцаа байсан бэ гэдгийг та бүхэн харж байгаа бох. Тэгээд энэ залуу бол нэлээд хөгшин нас нь бас явцсан байсан байлээ. За бас хөгшин гэж хэлэхээр бас арай муухай бас нас нь арай ахмад. Химакагаас бол хамаагүй ах залуу 45 орчим насны залуу. Химака бол 24 орчим. Насны зураг нь 20 орчим насны зураг байгаа. За та бүхэн ингээд бодж л байгаа хэл та.
би ч гэсэн бас бодож л байна. Химака өөрөө ашиг орлон өндөртэй хүн. Яагаад хуучин найз олоогоосаа ийм их мөнгө аваад зардлаа нөхдөг байсан болоо. Зүгээр л өөрөө мөнгө төлчих болно үстэй гэдэг би бас бодчихсон. Тэгсэн чинь бас нэгэн зангилаа гарч ирчихсэн. За нэг ийм зөөр үг за би зохиосон шүү. За хоныг одоо чон агнадаг бол чоныг анчаа агнадаг гэдэг шиг чон бол химакал гэсэн үг. Химакаг түүний шин найз олон болохоор агна хийцэн. Юу болсон бэ гэхээр Химака хостесийн ажлаа хийгээд байсан. Гэтэл нэгэн шөнө нэгэн өндөр царайлаг гой залуу орж ирээд амжилттай яваа залуу орж ирээд Химакаг сонгосон. Химака би чамтай өнөөдөр гой өнгөрүүлмээр байна гэж Химака ч гэсэн зөвшөөрсөн. Энэ шин найз залуу нь өөртөө нэлээд ихтэй эмэгтэй хүнтэй яаж харьцахыг мэддэг. Тэгээд харьцаж авах хугацаанд тоглоомыг нь бүгдийг гартаа авцсан. Тэгэл Химака хугацаа өнгөрөх тусам баг багаар түүнд сэтгэл нь алдраад түүнд дурлаж эхэлсэн. Залуу маань үнэтэй ресторан орж, үнэтэй шампансаг, үнэтэй ориглон дарсан, үнэтэй хоолой, үнэтэй цэцэг баглаа бүх зүйлээр нь хангаж өгдөг. Гэхдээ энэ залуу бол баян биш шүү. Зүгээр жүжиглэж байгаа. Тэгэл нэг өдөр шинэ залуу Химакад хандвал Химака чи надад 21 тэрбум төгрөг өгөх хэрэгтэй байна. Энийг хөрөнгө оруулалт гэж үзчих. Бит хоёр чи надад хэрэг хөрөнгө оруулах юм бол миний компани ингэж өргөжнө. Ингэж өргөжснөөр би чамд 3 дахин үржүүлээд 63 тэрбум төгрөг болгоод өгчөө гэд хэлсэн. Химака бодож байгаа зөвшөөрсөн. Химака бас яг дурлцсан юм бас нэг талаараа сохор болчдөг шүү дээ. Ямар нэгэн дутагдлыг нь ерөөсө харахгүй байгаа. Тэгээд 63 тэрбум төгрөгөө өгсөн. Тэгээд эцэст нь юу болсон бэ гэхээр тэр залуу бас ингэж байгаа. Тэр хоёр үргэлжлэх хугацаанд залуу бас нэгэн шаардлага тавьсан. Ямар шаардлага вэ гэхээр миний хараа чи одоо ажилласаа гарах хэрэгтэй. Хостсын ажил чи надад таалагдахгүй байна. Чи эр хүний хүндлээд ажилласаа гар. Нөхрөө хүндлээ. Найз залуу хүндлээд гэсэн чи Химака хүслийг нь шууд хүлээж авсан. Хуучин найз залуу шиг биш. Яагаад гэвэл шинэ найз залуудаа үнэхээр хайртай учраас. Тэгээ ажилласаа бууж гисэн, орлогын их үсэргүй болсон. Бүр 21 тэрбум төгрөгөөр тэр залууд мөнгөн тусламж үзүүлсэн. Маргааш нь юу болсон? Нөгөө залуу нь алга болцсон. Утас руу залглаа, уучлаарай. Холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана. Өөр тэгэл галзуурх шахаал тэгэл цагдаа дээр мэдүүлэх гэсэн чинь ийм нэртэй хүн байхгүй шүү дээ. Бүр тэг нэр усаар нь ч гаргаж чадахгүй. Энэ хүний нэрийг нь хинч мэдэхгүй. Бүр яг л Catch Me If You Can гэх Leonardo DiCaprio-гийн тоглосон кино байдаг. Яг тэрэн шиг л төгслөө өөрийг хийдэг. Ямар ч алдаа дутагдaltaгүй. Эцэст нь юу болсон бэ гэхээр энэ залууг цагдаа нар бол барьж авч чадаагүй. Тэгээ хуучин найз залуу нь Химакаг буруутгсан, намайг дөөрцсөн гэдэг утгаараа Японы залуучууд ч гэсэн дургуун хүржсэн. Юун дургуун хүржсэн бэ гэхээр одоо хостес эмэгтэй хүн бол сингл ганц бий байх ёстой. Тэгсэн чи энэ хүн сүү тавьсан байсан бэжж бид нартай яагаад уулзсан юм бэ? Бид нар чи байрны мөнгөө 50 барин байж чам Химакад бүх мөнгөө сая йен зориулсан шүү дээ. Чи тэгсэн чи сүү тавьсан байсан байж тэгээд тэрэнд Япон залуучууд нь дургуутслан хүрсэн байлаа. Тэгээд эдгээр үр дагавраас болоод Химакаг хостсын ертөнцөөс шахаж гаргасан. Химака одоо хостсын ертөнцөд байхаа болсон. Хичнээн хуучин найз залуу буруутгсан ч гэсэн цагдаагаас бол энэ бол яг ямар нэгэн лөөрийн шинжтэй хуулийн хариуцлага хүлээсэн зүйл Химакад байхгүй юм байлээ. Гуравт нь гэх юм бол Химакага одоо яг юу хийж байгаа нь тодорхой бус. Магадгүй одоо сошиал хаягаа хөтлөөд ч юм уу эсвэл өөр брэнд модель хийж байгаа юм болоо. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй юм байлээ. Тэгээ ямар нэгэн хуулийн хариуцлага бол Химака хүлээгээгүй. Тэгээ сүүл лөөрцөн залуу нь бол цагдаа баригдаагүй. Тэгээ ийм хэрэг болсон. Тэгээд анхааралтай сонссон та бүхэнд маш баярлалаа. Тэгээ та бүхэн маань юу гэж бодож байна? Доор комент хэсэгт комент үлдээгээрэй.
Тэгээд эндээс миний сурсан хичээл бол магадгүй бас хэн нэгний төлөө ажилласаа бууж өгч байгаа ч юм уу бүх зүйлээ зориулгаж байгаа бол бас яг л найдвартай байх хэрэгтэй болов. За тэгж бодож байна. За дараа 7 хоногт иргэн уулзцгаая. Баяртай.